7 дугаар хичээлийн 2 дугаар хэсэг Alipay-с Alipay руу шилжүүлэг хийх заавар. Alipay зэсрүүгөө ороод эхний аргааны скан хэсэг дээр цэнхэр QR кодоор шилжүүлэг хийх заавар. Хэрвээ та хятадд аялж явах юм бол энэ цэнхэр QR кодоор шилжүүлэг хийн. Явуулах байгаа мөнгөнд дөнгөө бичиж өгөөд Pay дээр дарна. Ингээ шилжүүлэг амжилттай. Хоёр дахь арга нь найзын QR кодоор шилжүүлэхийг арга. За ингээ найзын QR кодыг скан хэсэгт уншуулад зөвшөөрөх дараа трансфер зэснээр дарна. Хэрвээ энэ хүнтэй найз биш байх юм бол add гээд найзаар нэмж болоод хоорондоо чатлаад хоорондоо шилжүүлэг хийх боломжтой. Трансфер дээр нь дараад энэ дээр явуулах чам мөнгөнд дөнгөө бичиж өгөөд зөвшөөрөх дараад шилжүүлэг амжилттай болно гэсэн. Гурав дахь арга нь болохоор утасны дугаараар шилжүүлэг хийх арга. My Mini application руугаа орж аваад трансфер зэсэн дээрээ дараад энэ search хэсэг дээр нь тухайн явуулах байгаа Alipay-ийнхаа нээсэн дугаарыг бичээд өгнө. За ингээд энэ дээр явуулах мөнгөнд дөнгөө бичиж өгөөд трансфер дарна гэсэн үг. Шилжүүлэг амжилттай. Дөрөв дахь арга нь болохоор найз байх юм бол QR кодууд шаардлагагүйгээр мессеж зэсрүүгөө ороод тухайн явуулах байгаа хүн дээрээ дараад баруун доод болон дээр трансфер гээ гараад ирнэ. За тэгээ явуулах байгаа мөнгөнд дөнгөө бичээд шилжүүлэх дээр дараад зөвшөөрөх дээр дараад шилжүүлэг амжилттай болно. Өнөөдөр хэдүүлээд шилжүүлэг хийх 4 аргыг үзлээ.